Мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч Ганс Ух Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас долгионы Од Мөндөр хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд гэнэшаа. За өдрийн мэнд үргэе. Шууд ихлэхүүлээ. Тийм шүү дээ. За би энд нэг юм бодож байгаад ингэдэг шүү дээ нөгөө хүмүүс ингээд нэг нэгэндээ нэг хоч ч юм уу те нэг юм өгдөг дээ те тэгээд тэр нь бүр ингээд явандаа нөгөө үндсэн өөрийнх нь жинхэнэ нэр нь мартагдаад тэр хоч нь баг давмгаалаад нэр нь болцсон юм шиг те тэгээд тэр хоч ч юм уу тэр дуудлагаар нь хүмүүс баг өөрийг нь илүү их мэддэг болчдөг шүү дээ те тэрнтэй адилхан өнөөдөр ярих гэдэг хүнийг самдан жигмэд арслан гэдэг багхгүй юу а гэхдээ дийлэнхтэй хүмүүсийн дэрэм бор гэдэг нэрээр нь мэддэг юм байна. Дэрэн бор гэдэг. Яг хоо хэдүүлээ нөгөө самдан жигмэд гэдэг энэ нэрийг одоо Монгол бүхэн гайхамшиг төр чинь хит хэдэн удаа сонслоо шүү дээ тийм. Хүчит арслан гэдэг. За эхэндээ яг хоо юу гэж гарч ижсэн хэрэг миний санаж байгаагаар бол нөгөө нэг бүгд найрамдах хятад ард улс байгуулагдсны 10 жилийн ойгоор Өвөр Монголын хөх хотод нэг наадам болоод тэр наадам руу нөгөө нэг Сэрэн дунгуу гэдэг мэхтэй Бадам Сэрээжд болон самдан жигмэд гэд хоёр аслан очоод тэнд чинь тойргоо барилдаад эд тавыг гайхуулж байгаа дэрдэг штеп. За тэр самдан жигмэд заяа өнөөдөр ярих гэдэг хүн. А нөгөөх нь гэх юм бол нөгөө урд нь ярьж ирсэн юм а. Өвөрхангай аймгийн Цоодл гэд хүчит арслан байгаа. Цоодл арслангийн багш нь банд гэдэг Өвөрхангай аймгийн банд гэдэг арслан байгаа штеп. Тэнгуул банд арслан чинь нэг юм тухайн нутгийнхаа нэг хэдэн хүүхдүүдийг хооронд нь барилдуул ингэж байгаа сүулдэ ингээд аваа гайгүйн шигшиж авч явж байгаад тэгсэн чинь нөгөө шавны дундаас нь хоёр хүчит арслан төрөөд нөгөө хоёр нь улсын наадмын нэг том наадмын бас шүүгийн дөрөв дээр хоорондоо барилддаг шүү дээ. Тэгээ тэр гоё мөчийг бас харж ийсэн марж ийсэн гэдээ урсагддаг. Тэр хоёр арслангийн нэг нь самдан жигмэд байхгүй юу? Өнөөдрийн. Тэгээд нөгөөх нь болохоор цоодл гэж арслан байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ярих гэдэг хүн бол уул нь бол самдан жигмэд арслан гэдгийг. Гэхдээ Монгол бүхийн түүх сонирхдог Монгол бүхт хорхоотой хүмүүс Дэрэн бор гэдэг нэрээр нь маш сайн мэддэг ийм хүчит арслан байгаа. За Дэрэн бор гэдэг энэ хүний зүгээр нэрнийхэн заяа. Очрын талаар өөрөө тэр нэрийг яаж одоо олж авсан гэх юм уу, яаж мэдсэн гэх юм уу. Тэр нэг дурсамжийн талаар эхлээд өнөөдөр яриаг хийгээд нэвтрүүлгийг эхлүүлье. За өөрөө болох нь ингэсэн юм билээ. Тэр үед цэнгэлдэх хүрээлэн буюу голын цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг байлаа. Голын цэнгэлдэх хүрээлэнд амралтын өдөр болгон одоо бүх барилдуулдаг байсан. Тэгээд тэнд чинь сур харавдаг, шагаа нисэлдэг байсан юм а гэж байгаа өөрөө. Бид хэд ч гэсэндээ нөгөө овоо хит хит удаа очиод барилдаад амьсгаагаа задлсан байсан гэдэг өөрөө цэрэгт байсан тэр үед. Тэгээд наадам төгсөн болохоор нэг өдөр барилдах гад ангийнхаа нөхдүүдтэй хамтаа явж чинь гинэ. Зэргийн ангийн нөхдүүдтэй хамтаа очиж байсан. Тэгсэн чинь Дэрэн бор гэж нэг сүрхий бэртай цэрэг хөдөөнөөс ирсэн тухай хүмүүс ярилцж чинь гинэ. За тэгээд өнөөдөр нөгөө Дэрэн борчин өнөөдрийн барилданд барилдана гэж ийн гэл. Тэгээ аль аймгаас ирсэн ямар цэрэг юм бол за лавтаалаа манай нөгөө автын ангид байхгүй даа гэдээ өөрөө дотроо бодож исэн байгаа байхгүй Дэрэн бор гэдэг хүнийг. Тэгээд тэр өдрөө очиод манай хүн барилдаа төрүүлсэн байгаа байхгүй. Тэгээ нөгөө барилдсан нөхдүүдтэйгээ хамтдаа хөрөлнгөөсөө буцаад гараа явж исэн чинь ойр хавьд нь хүмүүс явж исэн тэр хүмүүс нь ярьж ийн гинэ. Өнөөдрийн барилдаанд хэн төрүүлсэн гэсэн чинь нөгөө Дэрэн бор төрүүлсэн шүү дээ гэл хүмүүс тэгж ийн гинэ. Тэгсэн чинь нөгөө хүн чинь өөрөө нөгөө самдан жигмэд чинь байгаа шүү дээ. Тэгээ өөрөө тэгчээд би уулан төрүүлсэн юм да. Одоо энэ жил өнөөдөр барилдаагүй юм болоо яасан болоо гэдээ ингээ яваад гэсэн. Тэгсэн чинь нөгөө нэг ард урд нь явж исэн хүмүүс Дэрэн бороо ямар Дэрэн бороо нөгөө Дэрэн бороо гэж ярьж ирсэн. Оо тийм үү гэсэн айл гэдгсэн чинь энийг хожоогоороо зааж нэгэндээ манай самдан жигмэдрөө тэгээд манай өөрийг нь Дэрэн бор гэж хэлээд байгаа юм байна гэдгийг тэр үед ойлгосон баг. Тэгэхээр энэ нэр өөрөө ч мэдэхгүй одоо ард түмэн гэдэг юм уу те бүх сонирхогчд хорхоотой тэр хүмүүс энэ хүн Дэрэн бор гэдэг нэрийг өгцсөн байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө ч мэдэхгүй самдан жигмэд гэдэг нэр нь ард түмэнд Дэрэн бор гэж яригдаад явцсан юм байна лээ. Тэгээ тэр нэр нь бол одоо яг яа харахгүй ингээл улсын наадамч гэдэг юм уу ингээ барилдаануудад гараа барилдахлаар самдан жигмэд гэхээр л те уул нь өөрийг нэлээд идэг. Гэхдээ хүмүүс Дэрэн бор ирээгүй багтаал гэд ингээд идэг. Нэг тийм тохиолдол юм шиг байгаа. За тэгээ дээрэс нь 1940 оны одоо улсын 19 жилийн баяр наадам дээр дөрөв давчаад байж исэн чинь Ванчин хүү гэдэг заан байгаа байхгүй. Тэр Ванчин хүү гэдэг заан нэлээд хүчтэй том заан. Тэгсэн тэр заан бүхийн компьютер очиод за жолоочийн сургуулийн самдан жигмэд гээд нэр бахаар заасан гинэ. Тэгээ тэр одоо манай самдан жигмэдийг амлаад авчиж байгаа байхгүй. Тэгээ гараад очив. Тэгсэн чинь нөгөө самдан жигмэдийг нөгөө Ванчин хүн амлаад авцсан байх нь шүү дээ, тэ. Тэгээ ингээд гараа зогсож байсан нөгөө Ванчин хүн ингээд хажуудтал нь нөгөө самдан жигмэд зогсоод байгаа шүү дээ, тэ. Тэгсэн чинь нөгөө чинь ингээд зогсоод байгаад байна гинэ. Тэгсэн чинь хойш Дэрэн бороо гэдэг нөгөө манай хүн идэг чинь гинэ. Яас гэсэн. Чи хинтээ барилдах юм гэдэг гэсэн. Тэгсэн нөгөө өөрөө болоход самдан жигмэд гэдэг хүнийг авчаад идэг. Тэгсэн манай хүн чинь танихтаа Дэрэн бор гэж нөгөөдөг таниад идэг. Тэгээ барилдахгүй зогсоод байсан гэсэн. Гэх мэтчлэн ингээд ерөөсөө
нэрнээс нь төрүүлээд энэ Дэрэн бор гэдэг нэрээр одоо ард түмэндээ алдаршсан бүхчүүд нь болон бүхэн хорхоотууд нь бүгдээрээ Дэрэн бор гэдэг нэрээр нь мэддэг. За ийм бүхний талаар өнөөдөр хэдүүлээ ярих юм байна. Сонирхолтой байгаа зү тийм. За тэгвэл бас өнөөдрийн нэвтрүүлэг дээр бас нэг юм дурддах ёстой зүйл бол энэ хүн одоо энэ нөгөө улсын цолонд хүрнэ гэдэг, улсын начин гэдэг юм уу те, энэ цолонд хүрнэ гэдэг ямар холын том даваа вэ гэдэг, ямар холын тэм том мөрөөдөл вэ гэдэг те, энэ зүйлийг илүү их бас бидэрт ойлгуулах байх. За Самдан жигэд маань бол одоо хуучнаар бол Сайн Ноёнхан аймгийн Ахай Бэсийн Үүзэн вангийн хошуу, одоогийн Өвөр Хангай аймгийн Баянгол сумын нутагт 1915 онд хөхөчн тулаад мэндэлсэн гэж байгаа. За тэгэхээр Сайн Ноёнхан аймаг гэдэг чинь тийм. Тэгвэл дахиад түүх талаас ярих юм бол одоо бид нар нөгөө нэг Сайн Ноёнхан намнан сүрэн гэж яриад байдаг тийм. Сайн Ноёнхан намнан сүрэн одоо 11 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн одоо олноо өргөгдсөн богдоханд Монгол улсыг тунхаглаж байгаа энэ өдөр Сайн Ноёнхан намнан сүрэн гэж яриад байдаг юм байлээ. Энэ болохоор 1911 онд болоод байгаа үйл явдлыг бид нар хэлэхдээ тэр хүнийг Сайн Ноёнхан намнан сүрэн гэж хэлээд байгаа байхгүй. Гэтэл яг эсэм дээрээ тухайн үед чинь болохоор Монгол улс чинь 3 ханд хуваагддаг байгаа юм. Тэгэхээр 4 дахь хан буюу Сайн Ноён хан нь 1912 онд байгуулагддаг юм байлээ. Тэгэхээр 11 оны үйл явдлыг дурсгаж байгаа бол намнан сүрэн Сайн Ноён хан намнан сүрэн гэж дуусахгүй юм байлээ л дээ. 12 онд нь Сайн Ноён хан гэдэг одоо байгуулагдж байгаа учраас. За яг хөө энэ дээр бол тэгэхээр нөгөө нэг 15 онд төрж байгаа учраас Сайн Ноён хан аймгийн Ахай Бэс Үүзэн вангийн хошуу гэж хэлэх нь зөв юм байлээ шүү. За ингээд эцэг их нь бол одоо энэ Самдан жигмэд гэдэг хүүхдээ сайн одоо номтой лам болгох гээд Үүзэн гүнгийн хүрээнд суулгаж одоо ингээд номтой лам болох гэж үзсэн байгаа. Тэгээд тэгсэн чинь тэр үед болохоор Үүзэн гүнгийн хүрээний тэр нөгөө барилдах дуртай одоо банд нар шүү дээ, тий? Залуу лам хүүгүүд. Тэгэхээр энэ хүүгүүд маань бол хоорондоо одоо хурал номынхон замчлөгөөр л хоорондоо барилдаал ингэдэг байж л дээ. Үүнийг нь харсан Өвөр Хангай аймгийн Харьяат улсын арслан банд. За тэр хүн бол одоо яг энэ хүрээнд барилдаад байгаа ингээд хоорондоо нотлоод байгаа хүүгүүдийг харж агаад за барилдмаар байгаа бол зодох шууд хийгээд ирсэн юм шиг байна. За тэгээд тэрний адилаар манай хүү бол бас барилдах дуртай байсан. Тэгээд ээж авдаа гүйжчихэд би энэ барилдаж байгаа хүүхдүүд дондооч барилдмаар байна. Надад ингээд зодох шууд хийж өгөөч гэгээд тэгээд зодох шууд хийлгэж аваад за тэгээд нөгөө хүүхдүүдтэй чи хамтдаа барилдаж эхэлсэн байгаа юм. За тэр дундаас бол банд арслангийн хувьд бол одоо олон сайхан мэхийг заасан, олон сайхан угсраа мэхийг гарамгай хүүхдүүдтэй одоо сургасан. Бас л шаламгай хүүхдүүдийг нь онцлол те ингээд тийгээ цааш нь зөвлөд явж байгаа. Энд ингэж явж байгаад энэ хүүхдүүдээс онцгойлоод нэг хэд хэдэн хүүхдээр илүү анхаарал эхэлж байгаа шүү дээ те наадам маатан дагуулж яваад. Тэгсэн чинь манай энэ Самдан жигмэд болохоор 17 нас хүрмэгцээ онгийн овооны наадам гэж байгаа байхгүй. Овооны наадамд очиж барилдаад төрүүлсэн байгаа. За тэгэхээр одоо энэ хүү бол ер нь бол урам зоригтой цаашдаа барилдах юм байна гэдэг банд арслан ч гэсэндээ ойлгосон баг. За тэгээ нутаг олон ч гэсэндээ энэ хүүд айгүй их нэг юм гордлого тээж байгаа бах те. За тэгээд гисэн чинь тэр наадамдаа ингээд онгийн овооны наадам төрүүлсэн чинь төрөө бүхийнх нь банд нь 17 настай хүү төрүүлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь халдсан шар хонь өгсөн юм байна л да. Шар халдсан хонь өгсөн юм байна. Тэгсэн манай нөгөө нэг холоос ирж барилдсан учраас буцаагаад хонио авч чадахгүй. Тэгээд тэр дор нь одоо холоос ирсэн болохоор 7 янчаанаар зараад тэгээд мөнгө аваад эргээд ээж авдаа очисон байгаа. 17 настай хөө. За тэгээд тэр жил нь буюу 1932 онд 17 настай байхад аймгийнхаа наадамд барилдуулсан юм байна л да. Тэгсэн чинь аймгийн наадамд барилдаад шүүгийн дөрөвдүүлдээд тэгсэн чинь тэр наадам дээр нь улсын цолтой том заам ирсэн байсан. Жаргалын доржид гэж заа. Тэр заан ирээд тэр хүүг амлаж аваад одоо шүүгийн дөрөвдөр унгаагаад тэгээд манай он ямарчсан аймгийн заан цолны болцлыг хангаж исэн гэж байна. За түүнийг одоо бага надлаа наснаас ахуулаад нутгийн бүх энэ банд гэдэг арслан бол одоо барилдах арга ухаан зааж сургаж цаашид сайн бүрэх болох замыг нь зааж өгснөөр явсаар хагаад улмаар 1936 онд улсын наадамд анх дагуулж ирж байгаа. За 1936 он гэхээр чи манай он 22 настай болчихсон насандаа ирж байгаа. Тэгээд энэ үед чи яг нөгөө 21 22-гээ бодохлоор цэргийн нас шүү дээ тий. Гэтэл цэрэгт яваагүй байгаа зинхүү. Гэтэл яагаад цэрэгт явуулаагүй вэ гэхэлэр явуулаагүй ч биш ер нь улсаас бас татаагүй ч байж магадгүй. Яагаад тэгэхээр нөгөө 1936 он гэхээр нөгөө нэг лам тий одоо ийм хүмүүсийг ингэ жоохон гадуурхдаг. Тэгээд нөгөө цэрэг мэрэгт авдаггүй. Харин 1939 оны одоо халах голын дайнтай холбоотойгоор одоо нөгөө нэг юм лам хар гэлтгүүгээр цэргийн тоог улам хүчээр нэмэгдүүлдэг байхгүй. Тэр үедээ бол одоо нөгөө лам хар бүгднгийн одоо шар шувтлаад гэдэг чинь тий шувтлаад цэрэг татсан байдаг байхгүй. Тэрнээс өмнө бол нөгөө нэг ах нь бас айгүй том одоо мяндагтай лам байсан. Тэгээд ахих нь тийм учраас өөрөө ч нөгөө нэг хийд мэд сууж исэн учраас цэрэгт юусэн авдаггүй байсан юм бэл. Тэгээд тэр үед яг банд арслан бол одоо тий
дагуулж яваад наадам авч яваад бүх болох гол үзээд байгаа. За нэг ийм үе юм байлээ. За ингээд нэг 21 22 нас хүртлээ бол манай хүмүүс зэрэг татагдаагүй байжгаад 1936 оны улсын баяр наадамд анх удаага ярьж барилдаж байгаа. За тэгээд энэ наадамд эрэхтэй бол одоо машинаар 3 хоног явж иж ирсэн гэдэг. За тэгээ наадам эхлээд нэгийн даваанд бол говь нутгийн Гэндэн пил гэдэг лам бөхтөө оноолт таарсан байна. Тэгээд нөгөө яг тэр үеэд урсгалтай болох ингэж байгаа. Гарах гад манай он ч наадамдаа дэвж байгаа гарах гад майхны үүдэн зогсож исэн чинь нэг хүн ирж ийн гинэ. Тэр хүн ирснээр самдан жигмэд гэж чи юу л гэсэн. Тэгсэн тийм байна гэсэн чинь. За чамайг гомб заан засна. Таних уу гэдгсэн. Танихгүй гэд. Тэгсэн чинь за тэгвэл тэр наадмын талбайд байгаа энэ засуулуудыг харж тэр чинь нөгөө гомб заан шүү. За чамайг тэр хүн засах юм байгаа очоорой гэд. Энэ дээр айгүй гоё юм гарч ирсэн. Бид нар нөгөө засуулуудыг одоо ингээл урд нь ганц хоёр нөхдөд дурдж ирсэн болохоос биш. Засуул чи ингээл бүхийнхаа малгайг авчаал те. Ингээл нэг хандлага дээр нэг алгадж игэл ингээд сод юм шиг харагддаг боловч цаагаараа гараад ирэнгуут нөгөө бүхт чинь заа зөвлөдөг юм байна. За чамайг энэ хүн авсан. За яа хүн чинь болохоор ингээл дэвэл зогсож явахтан те хажууд нь хэлж байгаа байхгүй. Чамайг энэ хүн авсан. Энэ хүн энэ талаараа ингэж барилддаг. Энэ хөлөндөө халгаатай, энэ барьцанд их ширүүн те ингэж барилддаг хүн. Чи ингэж барилдуу зүгээр мөгөөр гэж ингэж засч зааж өгдөг юм байна л та. Тэгээ манай самтан жигмэд чи анх удаага улсын наадам дээр ирж байгаа шүү дээ. Тэгээд улсын наадам дээр ирээд ингэхт нь нөгөө нэг бас бүх амлаад авцсан байгаа тий. За тэгээ нөгөө нэг гомб гэдэг заана засуулаа заалгаж авч байгаа яваад атсан байгаа байхгүй. Тэгээ яваад атсан чинь тийм хүн байна гинэ. Банд багшийнхаа зааснаар дагуу юм намтайхан дивсээр байгаад манай он чинь банд багшийн зааж өгснийхэн дагуу юм айгуугаа дивсээр байгаад гомб гэдэг засуул дээр очсон байна. Тэгсэн чинь нөгөө гомб заан тэгж гэж байгаа байхгүй. Засуулна. За чамтай барилгаж байгаа бөхчүн их л бараа сүртэй хүн. За чи ямар мэх хийх гэж байгаа гэж манай хүнээс асууж байгаа самдан жигмэдээс. Тэгсэн чинь аль нэг хөлтөн л гүндэ гэж тэгсэн юм байна. Тэгсэн чинь за тэгвэл чи инг ханцуугаа ингэ шумалж байгаа юм шиг тий? Ханцуугаа шумалж байгаа юм шиг ийм байр байдал үзүүлээд цаатагаа ерөөсө ойртохгүйгээр ингэ тойроолээ гэж засуул нь хэлж өгсөн байгаа байхгүй. Бариулж болохгүй шүү. Бариулах юм бол цаад ч юм бол өстэй эртээ штэ бариулж болохгүй гэж заасан байгаа. За тэгээд айдлыг харж агаад яг ингээд эвэн таарад болсон үед нь би чамд хэлнэ. Тэр үед чи дайраарай гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгээд нөгөө хөөцсөн хэлснийхэн дагуу малгайгаа аваад гарсан байгаа. Наадсан засуулынхаа зөвөснөр манай баахан тойрч нөгөө Гэндэн бил гэдэг хүнийгээ. Тэгэл ингээл тойрол ингээл ханцуугаа шумалж байгаа юм шиг тойрол хоёр талд нь гараад нэг талтаа ингэж нөгөөх нь болохоор юм ширүүн эсвэл барайл авах юм бол ингээл бяртчих гад байдаг. Тэгэл өөрөө ч ингээл ойртохгүй барьц өгөхгүй. Тэгэл нэг нар буруу тойрол нэг ингээл ханцуугаа шумлал ингээл явж ийн. Тэнгууд нөгөө хүн ингээ гэв дайраал ингээ барьж авах гээд болохгүй. Тэнгууд нар зөв тойрол бас дахиад ингэж ийн гинэ. Тэгэл баригдахгүй. Ингээл байгаад гэсэн. Тэгэл ингээл өөрөө ингэж явах явцдаа хөлтөнд гүүчмэс юм шиг юм боломжтой 2 3 тохиолдолд гараад идэг. Тэгээд ерөөсөө дайрчия гэдэг тэгэхээр засуулна дохио өгөөгүй байгаа. Тэгээ яахаа мэдэхгүй за засуул ямар ч хэлэх байлгүй тэгэл ханцуугаа шумлал нэг дайрах гэж юм тариалал ингээл ингэ. Тэгээ нөгөө нэг бүх нь болохоор Гэндэн бэлгээд байгаа бүх нь болохоор ингээд өөрөө бариад авал хэцүүгээд байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь ингээл эхэндээ ингээд цочоол ингээл хурдтай ширүүн барьж авах гал ингээд идэг байснаа 2 3 удаа ингээд тойроод эхэлсэн чинь тэр ингээд үйлдэлүүд нь удааширж ийн гинэ. Удаашраал за энэ ер нь дайрахгүй мэн гэдэг удаашраал ингэж ийн. Тэгээ уучраа бүхний эргэн удаашраад ирмэгц засуулна. Нөгөө засуул шүү дээ гомб зам ба шүү дээ тий. Хондлоод ирнэ бүксэн дээр нь очиод хонгон дээр нь за явж барилднаа хөө гэж хонгон дээр нь цогсон гэж байгаа байхгүй. За ингээд нөгөө дохио ирж байгааг манай хүн ойлгонгуутлаа ерөөсө хурдтай дайраал нөгөө хөлдөн гүүн гэдгээр гүүгэл нөгөө хүн цочрон дээр унгаацсан гэж байгаа байхгүй. За ингээд давс. За ингээд даваад нөгөө 2 3-ын даваандаа үргэлжлүүлээд бас ингээд барилдах болсон чи өөр хүмүүс засч ийн гэнэ. А гэхдээ тэр үед нэг иймэрхүү аргаар унгаагаад болцсон гэдгээ ойлгоцсон бүх чинь дараагийн даваанууд дээр ер нь бол төвгүй унгаачиж байгаа байхгүй. За ингээд гутлаа 4-ийн даваанд Архангай аймгийн Лувсанд орж идэг нэг том бүх өөрийг нь амлаж авч ийн гэнэ. За тэгсэн чинь нөгөө нэг Лувсанд орж идэгний урд нь сонсч ирсэн Архангай аймгийн өөрөө нөгөө өвөр хангай аймгийн шүү дээ 10 өвөр хангайгаа сонсч ирсэн. Тэгээд нэг жоохон эвгүй санагтаад эвгүй том бүх байраад авчлаа намайг амлчлаа гэж бодсон готлоо нөгөө банд багш дээр очиж гинэ. Тэгээ банд багш дээр очингуудаа тэгсэн. Би энэ бүхөөс жоохон бэргээд байна. Яаж барилдах вэ гэж банд багшаас асуусан юм. Тэгсэн чинь банд багш нь өстөө юу урдаас нь ууралж ийн гэж байгаа. Чи халахын сайн бүхтөө гар зөрүүлэхгүй бол яаж бүх болох юм? Сайн бүхийн амд очсондоо баярл. Тэ? Айж байгаа биш. Оронд нь баярл. Яаж барилдахаа дотроо сайн бодчих.
Гэхдээ болохгүй бол чамайг айгаад байгаа бол нутаг буц. Би чамд машин олж өгнө гэдэг. Тэгээд тэгсэн чинь төгөөч за барилдаа гэсэн юм шиг. Тэгээ нөгөө бүхтэй чи очиод 4-5 дээр өрж ийн гинэ. Өөрөө л тэгснэ нөгөө өмнөх аргаар хэлгээл те. Ширүүхэн ингээл тойрж ийн гинэ. Бас л анцгаа шумаас яасан. Тойрол ингээл. Тэгэл нөгөө симхийг нь хараал байцгуулээгээл симхийг нь хараал ингэж байгаа л яг нөгөө нэг лот бөхчин ингээл те. Ингээ тойроод ингээд эхлэнгууд ихэндээ ингээд жоохон цочмог байснаа. 2 3 тойроод эхлэнгууд нь удаашраал ингэж явах явцсан симхийг гарангууд нь дайраал барьж аваад унгаацсан байгаа байхгүй. За тэгээд нөгөө бүх хийчээсээ унгаагаал бөөм баяр. Тэгээд энэ чигээрээчсэн баярлал банд багш дээрээ Google очсон гэж байгаа. Тэгээд банд багш гэсэн чинь урдаас нь баярлал инээгээл ингэж барилчиж бүх болдго юм аа. Тэ? Зоригтой бай, ийм хямартай бай, урамтай бай. За тэгээд дараагийн барилнаанд сайн барилдаг л. Тэгээд нөгөөт чинь бас ер нь бэр гэж болохгүй юм байна шүү. Ер нь ингээд гассан л бол тэ дийлнэл гэж үзэх юм байна шүү гэж ойлголоо. За ингээд 5-5 дээр нь сүрэн жав гэдэг бүх бас л том лот бүх гэж байгаа. Тэгсэн тэр бүхтэй барилдаад тэр төрлөө бол яа харахгүй дийлэхгүй 5-5 дээр онж байгаа байхгүй. За 5-5 дээр давцсан бол манай хүн бол анхны наадамда начин болох гэдэг шүү дээ. Гэхдээ яг энэ удаад бол дийлээгүй. Тэгээд хойтон жилийнхаа наадмыг хүлээх болсон гэж байгаа. За ямар ч сан анхны наадам нь бол самтан жигмүүдийн хувьд бол ийхүү өнгөрч. За тэгээ ер нь бол яг энэ наадмаас хойш олон наадамд 4 давчаал 5-5-нд унаад байсан. Тийм. Энэ болохоор одоо яг 5-5 дээр давах гэдэг бол 5-5 дээр хүч үз давна гэдэг бол тухайн бүхөөс зөвхөн бэр тинхээ гэдэг юм уу хурд хүчээс гадна бас их ур ухаан те шийдэл бас их юм бодогддог юм шиг байна. Тэг энэ одоо зарчим маань юугаар гэх юм уу манай хүн бол яг 5-5-нд дарааллаад 6 жил бүдэрсэн гэж байгаа. 6 жилийн хугацаанд 5-5-нд гараал унцдаг. 1 2 3 4-5 дээр асуудалгүй давал 5-5 дээр очиод унцдаг. Тэгэд эннийхээ яг учрыг олохгүй 5-5 дээр яаж давхаа мэдэхгүй одоо нэг юм нэлийн хэсэг явсан юм шиг байна. За ингэж явж байгаад 1940 он болоод манай он бүр 25 настай болчихж байгаа. Тэгээ 25 настай байхад нь яг түрүүний хэлжсэнээр нөгөө 39 он ах нь бол өөрөө бол манай чи үүзэн гүнгийн хүрээнд шавил сууж исэн гэдэг одоо бүртгэлэн те одоо энэ лам гэдэг юм уу ингээд бүртгэж байгаа. Ах нь бол том мэндагта гавж явсан болохоор тэдний гэр бүлийг ерөөхдөө ингээд цэрэг мэрэгт авдаггүй ч юм уу те ийм байгааддаг байсан. Тэгээд тухайн үед ч юм болохоор энэ хэлмэгдүүлэлт гэдэг юм уу 37 оноос ахуулаад энэ халах голын дан хүртэл хийж байгаа зүйл чинь юу гэж хийж байгаа вэ гэхээр ер нь бол ингээд улс орны чинь дайм дулаан болоход улс орны чинь эв нэгдэл хамгийн чухал байдаг. Тэр эв нэгдлийг хэн салгадаг вэ гэхлээр одоо баг ястнууд те одоо жишээлбэл бурайдуудын маань хэлж байгаа, ойрдуудын маань хэлж байгаа. Эднэр их одоо эв нэгдлийг чинь ингэж унгаадаг юм аа. Яг дайм дулаан болоход 10 хүн ингээд дайтя гэхэд те тэр хүмүүс чинь ингэж цухтаадаг юм шүү. Дээрээс нь энэ лам хар, шар энэ хүмүүс чинь одоо ингэ гэдгийг шүү гэдэг ингээд нэг юм хэлмэгдүүлэлтийг явуулахдаа ингэж толгоо угааж байгаа хэлбэр байгаа шүү дээ тий. Тэр дунд нь нөгөө нэг шар гэдэг юм уу ингээд игдэг. Тэгээд дайн тулаан болон цэрэг татахтаа энэ лам харуудыг татдаггүй. Яг уу яг тэр 39 оны дайн дээр болонгууд хүчээр хүч нэмэгдүүлээд өстөө нөгөө лам харыг чинь бүгднгийн шар шавтлаад цэрэг тулгаж нэмж авчирдаг байхгүй. Тэрэнд чинь нөгөө лам малгаатаага ламцахтаа дээлтэйгээ цэрэгт ирсэн хүмүүс ч их байдаг шүү дээ. Гэтэл ялгаа авахгүй энэ чинь монгол хүмүүс. Тэгээ их орныхоо төлөө тэмцэж явсан нэр усн баатрууд маань бичээтэй байж идэг. За тэгээ тэрний нэгэн айдлаар 1940 онд л одоо 25 настай байхад цэрэг татж байгаа байхгүй. За тэгээ 25 настай манай хүн ч бол цэрэгт явъя л гэдэг байсан. Тэгээд авдггүй. За тэгээд цэрэг татахтаа бол Улаанбаатар руу эхлээд татдаг. Улаанбаатарт авчираад тэгээ нөгөө нэг карантин гэдэг юм уу те бүгдээрингийн ингээд нэг газар байлгаж байгаа нэг 2 3 хоногоос ингээд хуваарлаад ийш тийш нь хуваарлдаг штэ. За яг тэрний талаар адилаар цэрэг татагтаад Улаанбаатарт ирсэн байсан. Манай хүн чинь Бөөн баяр цэрэгт ирсэн гэж байгаа. За тэгээд улаан аваар нь төр байрлаад тэгээ 2 3 хоног ингээд байж идэл одоо ерөөсөө ингээд ийш тийш нь хуваарлах нь л те. Гэхдээ тэрнийхээ өмнө аймагаас ирсэн цэргүүдийн хооронд нь барилдуулнаа гэдэг. Тэгж байгаа байхгүй. Тэгээ сайн барилдсныг нь хотод суулгана гэдэг. Аймаг хотоо хөдөөнөөс ирсэн аймагаас ирсэн хүмүүс байна шүү дээ тий. Хотод суулгах юм гээл тийм яриа болдог байхгүй. Тэгсэн чи манай хүн чи ер нь үзнэ. Юуны тулд би чи өөрөө барилддаг байсан бэлээ. Тэгээд улсын наадамдаа барилдаад үдцсэн, овооны наадамдаа төрүүлсэн юм хүн чин тий. Зодог шуудахтайгаа ирсэн байгаа шүү дээ. За тэгээс тэ үзнэ гээл. Тэгээд нөгөө цэргүүдийг нь барилдуулахаар болоод тэгсэн чинь тэр дунд чинь бас яг нөгөө зодог шуудагтайгаа цэрэгт ирсэн цэргүүд бас мессер байна гинэ. Тэгээд нөгөө 39 оны наадам дээр чинь цэргээс төвдөн дөрж аврах чинь төвдөн дөрж цэрэг чинь те очингуутлаа улсын наадам төрүүлчихэж байгаа шүү дээ. Ингээд ер нь цэргийн армийн бүхчүүд ер нь бол одтой хямартай байгаа гэх. Тэгээд бүххийн талаар ингэж гоё тэр цэрэг одоо арим дундаач гэсэн тийм гоё барилдаа марилдааны зохион байгуулдаг юм байгаа байхгүй. За ингээд ер нь бол нөгөө нэг мерсер барилдаг бүхчүүд ирсэн. Тэгээ манай хүнчсэн өөрөө барилдан те барилдад үтсэн юм чи. За ингэж байгаа баг цэнгэлдэг хүрээлэнд нь энэ барилдаанд болсон гэж байгаа. Газар газараас ирсэн бүхчүүд барилдаж байгаа. Тэн дээр манай хүн чинь бол асуудалгүй хөрүүлсэн гэж байгаа байхгүй.
одоо аймагаас ирсэн цэргүүд дундаас өстой дэвхийтэл гараад ирсэн. За ингээд Ар хангаагаас ирсэн нэг цэрэг үзүүлсэн. Тэгээ манай Өвөр хангаагаас ирсэн манай Самтан жигмэд бол төрүүлсэн. Тэгээ сайн барилдсан 4 цэргийг нь онцолж жогод цэргийг тэр 4 цэргийг хотын цэргийн ангид аваад одоо ингэж үлдээнэ гэд. Тэгэн гол манай тэр журмаар нь яг автын ангид хотод хуваалагдаад тэгээд насан эцэстэлтэй гэдэг билүү те бүр ингээд бүр хожуу одоо тэтгэврт гаран гартлаа яг ингээд цэргийн албанд те жолоочоор ажилласан байдаг. За тэгээд анх одоо 5-ын даваанд одоо нөгөө нэг бүдэрсэн гэж штэ те олон удаа 4-д аваа 5-ын даваанд улсын наадамд бол дандаа 5-ын даваанд одоо яагаад иддэг гэсэн унчаад иддэг гэсэн дандаа л ингээл тунчдаг. Тэгсэн чинь Архангаан жонг даваа сүрэн гэдэг одоо хүнтэй 3 тунаж 3 унсан гэдэг яг тэр одоо 6 удаа 5-ын даваанд гарахтаа даваа сүрэн гэдэг хүнтэй тэр үед 3 удаа барилдаад 3 удаа унсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай хүн яг тэр үед цэрэг байсан. Тэгжсэн чинь нөгөө залуу данжин лавсрын генерал гэдэг бид нар мэднэ те. Лавсрын генерал. Тэгээд одоо армийнхаа цэрэг бөхчүүдийг бас цолонд хүргэчихье гэсэн одоо бүх дуртай энэ том генералуудын бас бодол байгаа шүү дээ те. Тэгсэн чинь нэг удаа ингэсэн юм байна л да. Энэ их гоё үйл явдал. Лавсрын тэгсэн гэж байгаа. Хөөс дэрэн бороо. Чи бол те одоо яах юм бэ? 6 удаа 5-ын даваанд унахад тэр 6-гийн 3-д нь даваа сүрэн гэдэг хүнд унтсан байхгүй юу? Тэгээд нөгөө лавсрын генерал болохоор тэгсэн юм байлээ. Хөөс дэрэн бороо чи бол наад даваа сүрэнгээ бол давахгүй юм байна. Даваа сүрэн гэж одоо бүр хөлийн тушаад өгсөн ч чи дийлэхгүй юм байна гэдэг. Тэгээд инг ерөөсөө инг цоодл гэдэг байгаа. Цоодл заа гэдэг. Цоодлоо чи даваа сүрэнг авчих. Нөгөө нэг манай Самтан жигмэдийг унгаагаад байгаа даваа сүрэн байна шүү дээ тий. Цоодолд нь зээдэл цоодолж байгаа байхгүй. За авс арми бүх. Цоодлоо чи даваа сүрэнг авчих. Харин хэнийг самбуу чи дэрэн борыг аваадах. Самтан жигмэдийг аваадах. Тэгээд наатах начин болох гэдэг. Шууд тушааж байгаа байхгүй юу. Генерал нь учраас тэгээд нэг начин болохгүй яах юм бэ? 6 жил хүргээд начин болохгүй чадахгүй байгаа юм чи. Тэгсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь цаагаар муухай сонсогч байгааз. Тэгсэн чинь нөгөө самбуу гэдэг ацлна. За дэрэн борыг би авъя. Тэгээд би унаад одоо яадаг начин болъё гэдэг. Тушаал авч байгаа учраас тгий гэсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь манай хүн чинь угаасаа цэрэгтэй хайртай, бүгд хайртай, жанжныхаа хэлж байгааг ойлгож байгаа. Гэтэ нөгөө нэг манай Самтан жигмэд чинь ер нь жоохон өөрт нь муухай санагдчих шүү дээ. Өөрийнх нь эри бираар авмаар гэдэг 6 жил твсэд ингээ хараад байгаа хүмүүс нь болохоор тэ энийг ингээд начин болгочихсоо гэдэг. Гэтэл манай хүн чинь дотор болохоор энийг л юм тушаалаар начин болчихж байгаа л тэ ямар ч амтгүй ийм л юм болох гээд энэ даа гэд өөрөөс нь шоолуулах үедээ ичээд идэг. Тэгээд за яах вэ? Гэтэ бас л начин болчвол болно гоёо гэдэг дотор нь бас бодол байгаа гэдэг тий. Тэгээд өөрөө яах вэ? За үзье гэж тэгсэн шиг байна. За тэгээд улсын наадам болсон чинь нөгөө самбуу гэдэг нь яг амлж явж гин гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг цоодл гэдэг гааг нь болохоор даваа сүрэнгийн амлж аваад барилдаад. Тэгээ манай хиний чинь болохоор 5-ын даваан дээр одоо самбуу гэдэг тэр бөхчин самбуу аслан чи аваад унаад одоо Самтан жигмэдийг начин болгох нь л дээ тий. Яг энэ хуваарийн дагуу явж байгаа байхгүй. За тэгээд наадмаар яг тэр самбуу аслан амлж авч гин гэж байгаа. Тэгээ манай хүнсэн гарахтаа за тэгээд тушаал юм чин дээ. Тэгээд одоо нэг самбуу маань гэсэндээ те нэг юм байдлаар унчих байлгүй. За би ингээд давчих байлгүй тэгээ гас гэсэн. Тэгсэн чинь нөгөө самбуу амлж авсан нөгөө чинь гусаа айц заяа. 5-ын даван дээр гусаа айц. Тэгээ нөгөө Самтан жигмэд чи гүчээ чи яа чи нөгөө яасан юу болсон байл гэсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь нөгөөдх нь жаншны тушаалаар болдгоо маах. Чадал хүчээрээ болдгийг. Тэгүн гутлаа дэвээ цааш яваад гэсэн гэж. Тэгээ нөгөөдөг чи за нэр үнэхээр л тийм дээ те. Яагаад ч ингэ тушаалаар авснаа ч ингэж юу аах вэ? Жанжны тушаалаар авч гэж явах хэрэгтэй. Чадлаараа л үзье. Тэгжиж л авах юм байна гэж ойлгосон байгаа байхгүй. За ил хамтраа хэлчих чи ярьчих. За тийм. Манай ингэ 6 дахь жилдээ юм уу? Баг дараалалаа дахиад гусуулаад начнагаас бултарч байгаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors ивент итгэж байгаа. За энэ компани маань Япон автомашины сэлбэг засварын үйлчлэгээний салбарт 1999 оноос хойш 26 дахь жилдээ одоо хэрэглэгчдийн найдвартай түнш болон ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд тэд тууштай хариуцлагатай байдлаар ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байна. За дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд шууд баталгаатайгаар хүргэж таны автомашинд тохирсон сэлбэг найдвартай үйлчлэгийг санал болгож байгаа. За автосэлбэг болон засвар үйлчлэгээ гэдэг нь зүгээр нэг техникийн үзүүлэлт биш. Таны амнаас эрүүл мэнд, гэр бүл эд хөрөнгөтэй шууд холбоотой байдаг. За мөн Ford Motors-ийн маань сэлбэг борлуулагчид авто засварын газруудтай хамтран ажиллахад нээлттэй урилгыг болж байгаа. За Ford Motors компани танд зөвхөн автосэлбэг бус аюулгүй байдал итгэлцэл хамгаалтыг санал болгож байна. За Ford Motors-тай холбогдох утасны дугаар нь 7510 7510. За баярлалаа. За баярлалаа.
гоё гоц те. Жанчнаас шуулар болдгоо маа гэд гусаа идчих واخ нэг ааст нь. Улам л ир суулгаж иж магадгүй те. Улам л юм ойлгуулж иж магадгүй. За дөрөвний нөгөө ярьж байгаагаар цэргээс ирсэн энэ нэг бярта хурдтай нэг юм бүх байгаад байгаа гэх. Тэр чинь тэгээ нөгөө ард түмэн дунд болон бөхчүүд нь бүгдээрээ дэрэн бор гэдээ нэрлэлцээд байгаа шүү дээ тий. За тэгээд ер нь бол бөхчүүд гэхээс илүү ард түмэн тэгээ нэрлэлсэн юм шиг байна. Тэгээл дэрэн бор гэдэг. Бөхчүүд нь сайн мэддэг. Тэгсэн чинь 1900 одоо 39 он тэр 40 он авцаа юм уу да. Энэ булганы наадам болж исэн юм байна. Биш энэ тэр наадам дээр улсын наадам юм биш үү? Улсын наадам дээр булганы нямж ав гэж хүн одоо бас бодилсан гэдэг байгаа байхгүй. Яасан гэсэн чинь нэмж болоход талбайд гараад ирцэн. Тэгээд нөгөө хажуу талд нь манай самдныг гараад ирцэн байгаа шүү дээ, тий. Тэгсэн чинь тэгж ин гэсэн нөгөөдөг чинь. Дэрэн бороо гэдэг нөгөөдөг чинь. Ингээд гэсэн чинь. Энэ самдан жигмэд гэж ямар бөх байна л гэсэн. Гарч ирдэг байл гэд. Бас өөрийг нь хайгаа авчихсан гэж байгаа. Тэгээд тэр хоёр хоорондоо барилдахар болж байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр хоорондоо барилдах болсон чинь барилдсан юм байна. Тэгээд тэрнийхэн дараа Ванчин хүү гэдэг нэг бүх байгаа байхгүй. Ванчин хүү гэдэг. Гэсэн чинь Ванчин хүүтэй барилдах гад манай хонд цогч ирсэн юм байна. Гэсэн чинь Ванчин хүү гэдэг бүхтэй барилдах гад гэж хэлсэн. Багш нар очсон гэдэг байхгүй. Нэг банд аслан дээр. Тэгээд банд аслан дээр очиод за яаж барилдах вэ яах вэ хүүгээ багш нар очиод асуусан юм шиг байна. Ванчин хүү гэдэг бүхтэй барилдах гад. Тэгсэн чинь банд аслан тэгсэн юм багш нь. Гэхдээ очиж чи энэ жил төрүүлэх бүх чамайг амлаж авах та яах вэ? Гэхдээ тэр хоёр ч юм бол баг даваан таарж байгаа шүү дээ. Тэгсэн чинь багш нь бүр аль эрт тэгж ингэж байгаа байхгүй. Энэ жил төрүүлэх бүх чамайг амлаж авах та яах вэ гэдэг. Тэгээд за яах вэ? Гэтэ чи төрүүлэх бүхтэй барилдана гэдэг том хаз. Явж чаа сайхан барилд. Өөртөө сайхан л хэрэг гэж бод. Чи тэгээд тэр өнгийг хардаа гэд. Тэр Ванчин хүү багш нь зааж нэж байгаа байхгүй. Тэр өнгийг хар. Тэгсэн чинь нэрэл яг тэр жил нь тэр Ванчин хүү гэдэг бүх төрүүлсэн гэдэг байгаа байхгүй. Тэр цаан төрүүлсэн гэдэг. Тэгээ банд аслангийн хувьд болох тэр бүхийн өнгө харж шинждэг эрдэмтэй бүх явсан гэдэг нь эндээс харагддаг. Тэр одоо жишээлбэл манай хүн чинь бол ингээд угаасаа 5-5-аас 5-5-анд завж үзээгүй байгаа шүү дээ тий. Гэтэл тэрнээс өмнө л тэр Ванчин хүү гэдэг бүхэн самтны юмдаг авч байгаа байхгүй. Тэгээд тэрийг барилдахад нь банд аслан харчаад наа чи энэ жил төрүүлэх бүх гэдгийг аль эрт хэлж байгаа байхгүй. 3-4-5 дээр хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр жил төрүүлэх бүхийн өнгө гэдэг бас тэр бөхчүүд бас шинжтгэл бол таарад байгаа байхгүй. Сонирн байгааз бэлтгэл их сайн хийсэн нэг л хардаг юм шиг байна л да. Тэр хөлс мөлс гарч байгаа тэр өнгө гэдэг ямар учиртай юм бол мэдэхгүй сая. Тэр бол нэрэл дээр юм бөхчүүд хэлдэг байсан. Одоо манай мөхөд аврах чинь те бүр урд нь бодцсон байдаг гэдэг шүү дээ те. Чи тэдийн таваа дундсан шүү дээ гэдэг тэрийг боддог гэдэг тэр бүр амар те. Тэгэхээр энэ бол нэг юм ухаан байгаа шүү. Энэ дээр бол одоо олон юм дээр гарч ирж байна да энэ бол. За ингээд манай хүн чинь бүр 30 нас хүрлээ. Улсын цол байдгүй. За ингээд 1945 оны наадам болж байгаа. За 45 оны наадам чинь бас л нөгөө нэг чөлөөлөхтэй аймаг гэх мэтлэн те 8 сард чөлөөлөхтэй явж байгаа. Бас л улс оронд бол ийм эд үүмэнтэй байгаа. 45 оны одоо 2 дугаар аймаг гэх мэтлэн те дэлхийн 2 дугаар аймаг гэх юм болж байгаа. За энэ үед бол манай хүн бол 30 нас хүрсэн. За ингээд төрийнх нь наадамд 30 наснда зодоглоо. За тэгээд тэр наадамдаа бол Өвөрхангай аймгийн харьяат Жанцсан доржиг 5-5 даваад улсын начин болсон. 6-гийн даваанд улсын зан самбууд унаад ямар ч улсын начин гэдэг цолондоо 1945 онд 30 наснда хүрж. За ингээд 1946 он болж байгаа. 46 оны наадам дээр болохоор энэ чинь ардын хувьсгалын 25 жилийн яв байхгүй. 25 жилийн яв учраас 1024 бүх зодоглоно. За 1024 бүх зодоглонгууд л энэ дээр бас л нэлээд том барилдаанууд болж байгаа. Тэгээд энэ барилдаанууд ч манай хүн бол маш хүчтэй өсөлтөгчтэй барилдаж явсаар байгаа. Тэр жил ч гэсэн өөрөө өнгөтэй байсан. Тэгээд өмнөх жил нь бол начнаад авцсан. Одоо нэг юм юу гэдгийг хичнээн олон жилийн турш ингээд зохиж чадахгүй байсан нэг юм одоо бүртгэн манангаа те унгаагаа дараа жил нь бас тэр жил ингээд гараадсэн дараа жил ингээд явж байгаа ч одоо манай хүнд бол өөрт нь юм ихтгэлтэй ч юм уу нэг юм зоригтой барилдаж байгаа бах. Тэгээд чинь 1024 бүх барилдсан 25 жилийн наадам дээр бол шүүгийн дөрвлөө бүр гарч ирдэг. За гарч ирэхдээ энэ дээр бол шүүгийн дүр төлж байгаа бүхэн нөгөө миний эртээдийн нэвтрүүлгийн эхлэн дээр ярьж ирсэнаар өөрийнх нь яг нөгөө нэг хамт барилдаж явсан те. Биш энэ дээр ч юм болохоор шүүгийн дөрв дээр болохоор төвдөн дорж авраг гарч ирдэг юм. Тэгээд чимэд очир авраг гарч ирдэг юм. Тэгээд самбуу гэсэн бүх гараад дээрэс нь самдан жигмэд гэдэг бүх гарч ирдэг байхгүй. За тэгээд энэ ер нь бол одоо яг ямар учиртай юм гэхэлэр энэ наадмын зүгээр энэ шүүгийн дөрв дээр ярих юм бол 1024 бүх барилдаж байгаа. Тэгээд 1947 онд бол нөгөө нэг дэлхийн оюутан залуучуудын анх тур наадам гэдэг төвдөн дорж авраг монголын чимэд очир авраг хоёр явцдаг. Тэгээд араас нь нэг Батсуур авраг чинь гарч ирдэг шүү дээ. Цоодол хэр гарч ирдэг. Тэгэнгუут эн чинь 46 он гэхэлэр чинь Батсуур авраг чинь дараалал 3 жил төрүүлж чөлөө тийм хүчтэй байгаа жил нь багхгүй. За тэгээд шүүгийн дөрв дээр гарч ирсэн. Тэгээд шүүгийн дөрв дээр гарч ирсэн чинь хамгийн айхтар нь болохоор төвдөн дорж авраг бол ёстой. Хэнийг л бол хэнийг хөмөрдөг
эд бярта эд мэгтэй байсан үеин. Тэгээд тэр наадамч гэсэндээ манай самтан жиг болохоор шүгэн дөрөв дээр таарахтаа төвдөндөө жаврахтаа таарчдаг байхгүй юу? Амлуулчдаг гэсэн үг. Тэгээд төвдөндөө жавраад бол ундаг. Тэгээд гол нь энэ чухал том ой байсан учраас те сүүлийн дөрвөн бүхүүд бол одоо яа харахгүй цолыг нь ингэж өгдөг шүү дээ. 1024 бүх учраас цолончсэндээ ингэж даваанчсэндээ өсдөг. Тэгээд цолыг нь ч гэсэндээ нэмж өгдөг. Тэгээд төвдөндөө жаврах бол яг тэр шүгэн дөрөв дээр амлж аваад барилдахт нь манай самдан жигмд бол нэлээд лав орсон гэдэг. Нэлээд лав ороод авраг даанч энгүү хүчтэй юм да нэрэ. Тэгээд жинтэй ч учраас нэг мехнийхээ хэргийг гаргаж чадахгүй. Дээрээс нь дараад ингээд унгаацсан гэдэг юм бэл. За тэгээд энэ наадмаар бол манай хүн бүр улсын арслан цолыг хүтдэг шүгэн дөрөв дээр гарч ирсэн учраас. За тэгээд дараа жил нь буюу дараа жилийнх нь улсын 26 болон 29 он одоо жилийн наадмуудад бас тус шүгэн дөрөвд үлдээд харилтгүй хүчит арслан гэдэг тийм гоё чимгүүдэ нэмдэг юм байна. За тэгээд бас л халгаатай тий барилдсан бөгөөд халгаатай ийм арслан явсан гэдгээ бол самдан жигмэд баталсан байдаг. За тэгээд энэ арслангийн бас барилдаануудыг юм товчхон шиг дурдах юм болов шүү дээ тий. 1947 онд 32 настайдаа улсын баяр наадам зодоглож 52 одоо 512 бүх барилдсанаас 7 давж шүгэн дөрөвд үлдэж нутгийн бүх болох нөгөө цоодолтой унаад цоодол нь зүүн гараараа тонгороход нь одоо уйлан босох гэтэл гүйцэж дарчгаад дивж байсан. Мөнд сайхан хараатай сайхан бүх барилдсан. Хараатай сайхан бүх байсан гэдгээ хэлдэг. Тэгээ энэ нь болохоор нөгөө нэг ягаа төрөний ярьжсаар банд арслангийн те өөрийнх нь Өвөр хангаа аймагаас одоо бэлдэж гаргаж ирсэн тэр сайхан хөвгүүдээс нь хоёр нь улсын арслан болдог. Өөрөө банд арслан ч өөрөө арслан. Тэгээд өөрөө манай энэ самдан жигмэд ч арслан болсон. Цоодол нь арслан болсон. Тэгээд арслан багш нь өөрөө хоёр арслангийнхаа барилдааныг хардаг гэдэг чинь энэ наадам багхгүй. Шүгэн дөрөв дээр хоорондоо барилдаад цоодол нь даваад тэгээд тэр жил чинь цоодол чинь үзүүлдэг үлээ төрүүлдэг билүү. Ийм наадам болдог штэ. За тэгээд 1945 оны наадам дээр бол тухайн үед бол яг л бас эд одоо мандаж гарч ижсэн Шарвын Батсуур аврах те Шарвын Батсуур аврахтай барилдаад 6-гийн даваад ундаг. 1949 онд болохоор Баян онгорын аюушид дэгээд үлэн унаад 1947 оны наадамд болохоор 8-д үлдээд аюушиг бас хайж ийсэн. За 50 оны наадамд болохоор цэвэн аравдан аврагыг хаяад шүгэн дөрөвд үлдээд чимэд очир аврагт унж ийсэн юм байна. 1951 онд болохоор ардын өсгөлийн 30 жилийн ой гэж явна. 36 настай байхдаа 6-д аваад 7-гийн даваанд Булган аймгийн Гүйдэг дашиг доогуур алдаж унсан гэж байгаа. 1952 онд болохоор 512 бүх барилдсанаас 5 давж 6-гийн даваанд Дарийн дамдан аврагад өвдөж оролцдог. 1953 онд 38 наснда улсын баяр наадамда 5 давсан. 54 онд болохоор бас 5 давсан. 56 онд болохоор 41 настай байхдаа улсын баяр наадамд 8 даваад 9-ийн даваанд Дарийн дамдаа аврагад унаж үзүүрэлдэг. Энд чинь ингээ барилдсан бүхчүүдийг ингээ давсан болон унсан бүхчүүдийг нь ярихлаар ерөөсөө л нөгөө нэг бидний энэ Монгол бүхийн гайхамшиг нөтөдтэй дурддаж байгаа тэр том авраг арслангууд байгаа даа тийм. Тэгэхээр эдгээр маань бол одоо яг нэг цаг үед үнэхээр үцэлцэж явсан өгөө аваатай явсан. Тэгээ бид нар яг нөгөө нэг бидэнд төлхөө нөгөө нэг улсын наадмын тэ дата мэдээллүүд их үлдсэн байдаг болохоор улсын наадмуудыг яриад байгаа. Тэрнээс биш эн чинь нөгөө нэг голын цэнгэлдэх тэ баг цэнгэлдэхийн барилдаан. За тэгээ нэг циркэд барилж исэн барилдаан. Тэгээд энэ аймаг хошуу наадмуудын барилдаан, овооны наадам гэх мэтчлэн энэ дээр очихлоор манай үед чинь бас өгөө аваатай, төрүүтэй наан цаанал явж байгаа. Яг нөгөө дата мэдээлэл нь улсын наадам л байдаг учраас улсын наадам дээр яг яасан яриад байгаа болохоос шиг л тэ энэ цагаан сарын барилдаан эдэрт чинь бас энэ бүхчүүд чинь бол шүгэн дөрөв тэ үзүүр дөрөв булаацалтал ингээл ер нь алцаад явж байгаа. Тэгэл одоо яг энэ бүхчүүдийн талаар ярихлаар ерөөсөө тэр Дарийн дамдаа авраг гарч ирэх юм, Төвдөн дорж авраг гарч ирэх юм, Шарвын Батсуур авраг гарч ирэх юм, Чимэд очир авраг гарч ирэх юм. Энэ айхтар нэг аслангууд нь гарч ирэх юм. Ёстол нэг нэгнийгаа дийлэх үедээ дийлээ те шударгаар үсэлдэж явсан ийм гоё барилдаанууд бас гарч ирэх юм а. Ийм гоё энгүү хүчтэнгүүд юм. За тэгээд энэ дундаас өөрөө болохоор өөрөө энэ бүх айгүй гоё заяа. Нөгөө нэг би тэр бүхийг ингэж даваад тэр үед өстө би ингэж бяра үзүүлсэнтэй гэхээс илүү би тэр аврагд амар онсон штэ гэд тэрийг ярих айгүй гоё дуртай. Тэгээд тэр дундаас яг хуу одоо буур жамин авраг ба штэ тий. Буур жамин бүр домогт их авраг байгаа штэ энэ хүн чинь. Тэгсэн чинь буур жамин аврагтай барилдах боломж олцсон юм байна. Хүү тэр боломжийн талаар бүр үнэхээр баярлж үлдээсэн баг. За буур жамин аврагтай дэрэн бор барилдаад тэгсэн чинь манай хүн ч бас нэг яг буур жамын аврагчсандээ бас насны өвж гисэндээ жоохон харж явсан баг. Тэр үед нь манай хүн барилдаа давтсан байгаа байхгүй буур жамын аврагыг. Тэгээд тэгсэн чинь буур жамын авраг нь нөгөө банд арслан дээр очиж ийн гинэ.
Энэ хүүтэй бол ярихгүй шүү дээ. Юу гэж энэ хүүтэй чи яста намайг амар унгаалаа гэдэг юм тийм юм ярихгүй шүү дээ. Багштай нь ярих байхгүй. Тэгээ багш нь бол өөрийнх нь баг шав байгаа хань юм байгаа шүү дээ. Тэгээ Борж аваа аврах чинь банд заан дээр очсон юм байна. Заан багт нь очсон. Тэгээ очсноо Дэрэн Борч гэв хинч гэвдээ нэг банд золтоод хүзүү гар булгалцсангүй гэд Борж аваа аврах татсан юм байл та. Тэгсэн чинь Борж аваангуудаа барилгахтаа яг манай хүн чинь дамжиж ороод хайцсан юм байна. Тэгээд тэр барилдаан дээр нэлээд байх юм хүчтэй унгасан юм байсан. Тэгсэн тэр барилдаанд манай хүн бол төрүүлсэн. Манай самдан жимөтлөө тэр барилдаанд төрүүлсэн. Тэгээд яг шагналд нь болохоор гахаа гөлөм заяа. 250 төгрөгөөр шагнуулаад дээрэс нь Туваа улсын элчингээс дээлийн торго бугуун цагаар шагнуулаад ёстой магна картал баярлцсан тийм байсан гинэ. Тэгээд тэр талаараа гүйж ирээд нөгөө Борж амиа аврахтаа хэлсэн юм байна. За би сая ингээд нөгөө энэ барилдаанд ингээд төрүүлээд ингэсэн ийм өглөө гэдэг юм уу нэг ийм хэлсэн байгаа. Тэгсэн чинь бэр ихтэй микс шийдэмгий байна. Сайн бүх болох юм байна гэж манай нэг урамшуулсан. Дээрэс нь шагнуулсан юм баярлаад үзүүлсэн чинь баярлсан улс чинь наадамд төрүүлсэн бүхөө бол их л ямаар шагнадаг юм да. Намайг улс хувьсгалын ойгоор одоо их ойгоор төрүүлээд ингэсэн чинь төрүүлсэнд маань хунц цай гэж байгаа юм заяа. Хунц цай гэдэг нь дотроо юм 20 ширхэгтэй тийм одоо цай байт юм. Манай тэр үе чинь цай бэлгэлэн гэдэг чинь их гоё том шагналын одоо үн цэнтэй юм шүү дээ, тий. Дээр нь хунц цай бэлгэлээ. Дээр нь хуй торго, хуй дурдан, хуй чисчүү тавиад дээр нь хайрцаг хээт чихэр, хайрцаг боов чихэр, хайрцаг алаг чихэр, хайрцаг бурам, хайрцаг үзэм тавиад дээрээс нь жилийн хоног бүрийг 1 төгрөгөөр бодоод 365 ширхэг цоо шин 1 төгрөгийг тавиад алтан өсгийн үнэмлэхийн хамтар шагнаж исэн юм да гэж хэлж ирсэн байна. Тэгээ яг тэр үед бол ингээд одоо ийм тэгшаамаач гэдэг юм уу те тиймэрхүү юм дээр одоо бөхчүүдэд гоё урмыг нь бодоод гэхүү баярлснаа бодоод гэхүү маш гоё шагналуудыг өгдөг байсан гэдэг л юм гараад. Одоо эн чинь Борж амиа авраг төрүүлжсэн хүмүүс өөрөөс нь ядчаад нэг 10 жилийн өмнөх ч юм уу төрөг яриад байгаа юм тий. За дээрэс нь яг өөрөө бас барилдаж явсан бөхчүүдээс нэг айхтар бүхийг дурдсан юм байна л да. Энэ нь болохоор хасаг бүх гэж байгаа. Хажигпан гэх юм уу да. Ийм нэртэй бүх байлаа. Тэгээ дээр үеийн бөхчүүд болохоор ам авахтаа ингэдэг байсан юм байна. Өөрийнхөө за би 7-гийн даваа. Энд дээр давчих юм бол би тэр цолонд хүрнэ те. Улсын тим цолонд хүрнэ. Би тэднээс тэрийг нь унгачинда гэж авахгүйгээр өөрсдөө айгүй хэм эр бярта, ийм омхтой, аахтай. Одоо энэ жил бол намайг дарах бүх байхгүй. Тэ? Одоо миний утаас асалцах хэм байна гэж авдаг бараг л. Аль нутгаас, аль аймагаас ирсэн, аль цэргээс ирсэн бүх хин энэ дундаас хамгийн илүү байна. Тэрийг нь авдаг. Хамгийн илүүг нь л авдаг ер нь бол. Одоо би ингээд шүгэн дөрмөрт үлдчих юм бол за тэрийг би давчих юм бол ер нь дараагийн раундаа гарчна гэх тийм юм боддгоо. Энэ дөрөөс хамгийн эрттэй нь хэм байна. Хамгийн бярта, хамгийн одоо бүр ингээд бярн ингээд асгараад байгаа нь хэм байна. Тэрийг нь аавна гэж авдаг байсан байгаа байхгүй. Тэгээ тэр нь ч гэсэндээ манай хүнд өөрт нь юм гоё юу болоод үлдсэн. Өмнөх бөхчүүдэд харж ирсэн учраас тэгээ өөрөө ч гэсэндээ яг тийм бүхийг нь хайж авдаг. Стол ир бираа үзье гэдэг. Яагаад тэр нөгөө нэг жанчны тусаалаар авдаггүй маа гэдэгтэй адилхан тий. Хамгийн бүр ингээд асаад байгааг нь л авдаг тийм юм байгаа байхгүй. За тэрнтэй адилаар мань Арслан өөрөө авах гэж үзсэн байгаа. Улсын 30 гаруй наадамд барилдахдаа 2 л том бөхтөө барилдж исэн гэж өөрөө дуусч байгаа. 2 л том бөхтөө барилдж исэн. 1949 оны улсын 28 жилийн наадмаар 6-гийн даваанд ийм бие занхгар өндөр урт гартай ийм хасаг бүх ирсэн байсан. Тэр хасаг бүх одоо хажигпан гэдэг юм уу да. Хажигпан гэдэг энэ бүхийг амлж авч ийн гэж байгаа өөрөө. Тэгээ барьцгүй ер нь бол гүцэн гэдэг өөрийнхөө гой дархан бэхээр унгаач ийнийг те ямар ч эртээ ямар ч том бүх байсан би бол дийлэл гэдгийг харуулчих гээд өөрийнхөө барьцгүй гэдэг бэхээр унгаана гээд. Тэгээд яг өмнөх барилдаануудыг харсан чинь яг анзаараагүй л те. Гэхдээ яг 4-5-ын даваан дээр бол улсын начин ах トゥ хоёрын самдан гэдэг. 4-ийн даваанд нь ахыг нь авд юм уу дүүг нь аваад 5-ын даваанд нь самдан ахыг нь аваад ч юм ингээд улсын начин байсан энэ хоёр ах トゥ хоёрын самдан аваад хайцсан. Тэгээ энийг харахад ер нь л бол бас ингээд унгаач боломоо юм шиг өөртөө санагдсан гэж. Тэгэл тэр наадамд чинь ингээд ир бярн гайхагдал ингээд исэн. Тэгээд тэрийг амлаад авцсан. За тэгэл өрлөө. Өрж байгааг нь харсан чинь нилээд зайтай. Өөрөө тэгэл жоохон зайнаас гүүгэл те. Тэгсэн чинь нэг хажигпан ч болохоор ухсхийг л мөр дээрээс нь шүрээд авч байгаа. Уул нь бол өмнөшгөө ингээд өөрөө жоохон зайлж агаад ингээд одоо юу гэдгийг симхийг нь харж байгаа дайрчиж очижсэн чинь нөгөөтгөн зүгээр өрөөгөө барьж авал мөрнөөс нь бариад авсан гинэ. Тэгснээл татаж авчираад шууд биендээ наагаал тэгснээ ингээд ерөөсөө гас твэрсэн юм байна. Цээжэр нь нөгөө хажигпан гэдэг бөгч. Тэгээд нөгөө бүх нь амар тинкээтэй, илээ нэг гээтэй. Тэгэн гутал манай одоо яадаг юу ч болоогүй байж итл бүр ингээд нэг гараараа суган доогор нь авчиж аваад тэг ерөөс ингээд
одоо юу гэдгийг энэ хэсгээр нь юм уу те ингээд тас ингээд тэрвчж байгаа байхгүй. Тэгснээ нөгөө сахлаараа ингээд үрж ийн гинэ. Тэгээ нөгөө тухайн үед чинь нөгөө өрөвдлгээд байдаг гэсэн чинь өрөвдлгээ юм үрдэг, мод үрдэг. Тэрэн шиг ерөөсө сахална гэстэй бүр амар үрж ийн гинэ. Ерөөсө өрдөн хүний сахал ийм гэдэг мэдрэг өгч байгаа байхгүй. Ингээд бүр ингээд амар үрээл ингэсэн гэж. Юу нөгөө чи манай хүн чи юу гүүхтэй мантаа бүр ингээд энэ хэсгээр тас тэрвүүлсэн. Тэгээ нөгөө чи тас тэрвүүлснээ ингээд татаад биендээ наангуутал ингээд хөлн газаас хөндөрчин гэж байгаа байхгүй. Тэгээ бүр яах аргагүй болцсон ингээд ямар ч мэхгүй болцсон. Тэгээ юусо бертаа чин тэгээ дээрэс нь өөрөө энэ бусад бүхчүүдтэй ингээд зөв барилтаантай гэдэг юм уу нэг юм эв таардаг бүх гэж байдаг. Гэтэл эн чин буюу буруу барилтаантай гэдэг юм эв нь таардаггүй. Тэгээ том маш хүнд биетэй. Дээрэс нь энэ аслан чи нэлээч эвгүй тэ ингээ барьчих юм бол дийлддэггүй ийм юмд ингээ бариулцсан. Тэгээд ингээд 30 гаруй жил улсын байрны нааданд барилдахдаа би 2 л том бүхтэй барилдсан гэдэг нэг нь энэ багхгүй. За тэгсэн чил нөгөө радиогоор давхар нөгөө тайлбарлаа зарлалтай шүү дээ. Тэгсэн жил гэж гинэ. За яста бярта буруу барилдаантай том одоо ийм хүнд манай арслан ч яста эвгүй бариллаа даа л гээл ингээл зарлж гин. Тэгсэн чинь за ерөөсө хөлөөл газар хүрэхгүй бол болохгүй гэл. Хөлөө газар хүргээл. Ер нь бол ингээ барьцын тавиулахгүй бол болохгүй мэн гэл. Тэр дор бодвол барьцын тавиулах гэж үзэж гин. Тэгээд хийчихсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөд чи ингээ тэрвэрсэн байснаа улам чангалаад ууц нуруугаар ингээ улам чангалсан чил нуруугаар нь гэл нурах гэл явчихна гинэ бүр. Тэгэл ерөөсөө яах их нь мэдэхгүй. Голын тасчих байгаа юм шиг ерөөсөө өвдөөл. Тэгээд өстө хөлөөл газар хүрэхгүй бол болохгүй гэл. Тэгээ нөгөө хүн тэрврүүлчихэд яг хүн тэрврүүлчихэд үхсэн хүн гэж бол сонсоогүй юм байна. За гимтвэл гимтэн л үзэж манай хүн ботсон гэж. За ингээл тэнхэнийхэн хэрээр тийч юм гинэ. Доошоо сугурхгаал зүтгэл хэлсэн. Тэгдэж байгаа хөл нь ерөөсөө газар ингээл хүргээл аллаа тэг хүрээл алдаад ерөөсөө хөл нь үргэн гэж байгаа байхгүй. Тэгэл мэхээ хийх гээд болдгоо. Ингэж байгаа тийжилж байгаа нэг юм тэрвэрж байгааг солруулаад тавиулаад тэр доор нь барьцгүйгүйгээл унгаацсан гэж байгаа байхгүй. За тэгээд ороод ирсэн чинь нуруунд гимтсэн. Тэгээд ерөөсөө нөгөө нэг ингээд гимтчихэр чинь одоо дараагийн барилтаа гэж юу болох юм бэ? Энд чинь 6-гийн 5-нд хайж байгаа байхгүй. Ямар ч сунгаах хавд бол унгаасан. Тэгээд 7-гийн 5-нд гарвууг уюул зүгээр унаад өгсөн юм уу, тахимаа өгсөн юм ямар ч. Ямар ч сан тэгээд цаашаа барилтааг юм бэ л. Тэгээд ер нь бол энэ гимтэл нь бүр сүулт нөгөө нэг бүр ингээд нуруугаа шаруулж маруулдаг те. Бүр ингээд барилтж чадхааргүй болох тийм хэмжээний гимтэл болсон гэж байгаа байхгүй. Тийм амар барилтаан болсон. Тэгээд одоо өөрөө 30 гаруй жил барилдахдаа тийм хоёрхан барилдааныг онцолж байгаа нэг нь бол тэр бид юм бэл. За тэгээд түүний гадна бол одоо манай чимэд очир гэж өмнөх дугаар дээр ярьсан чимэд очир авраг байна. Тэгээд тэр аврагтаа барилдсан барилдаанаа дурсахтаа болохоор за хүмүүс бол одоо энэ самдан жигмэд гэдэг энэ хүн өөрөө дурсахтаа намааг бол түргэн барилдаантай гэж ярьдаг байсан. Би ч өөрийгөө бас тэр хавцаа гэж боддог байсан. Нэг нааданд маш удаан барилдсан нэг юм түүх байгаа гэдэг. Өөрөө бол түргэн барилдаантай гэдэг шүү дээ. Түргэн барилдаантай гэдэг хэрнээсээ нэг нааданд би их удаан барилдсан. Тэр маань энэ чимэд очир аврагтай. Чимэд очир авраг чинь бас л чимэд очир авраг өмнөх дугаар дээр хэлсэн бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүнтэй нэлээд удаан барилдсан. 1950 оны наадам гэж байгаа. Энэ наадамнаар болохоор олон цаг барилдсан чимэд очир аврагтай. 8-ын даваан дээр нартаа байхад барилдаж эхлээд бүр хин хинээг хайж чаддгүй. Өөртөө энэ тэнцүү үзэл идэг. Сүүлдээ бүр бүрхий болоод прожекторын гэрэл асаагаад тэнд барилж ирснээ санаж байгаа юм гэж. Тэгээ прожекторын гэрэл асаагаа барилж ирсэн чинь комиссийн дарга гүйжилж ингэнэ. Тэгснэ барьцын тавиулж ийн нөгөө хоёрыг. Тэгснэ. За маршал чаа болсон та хоёрыг удаан барилж ийн гэж байна. Одоо 5 минут барилд гэж байна. Би өөрөө цаг харна. За та хоёр хөлсөө хатаачаад тэгээд 5 минут барилд гэдэг. Хажууд нь хараа зогсож байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө барилдах гэдэг жахт нөгөө самдан жигмэдийг тэгсэн юм бэл. За самдан жигмэдэг бол ер нь хөдлөхгүй байх гэж шүү гэд. Уул нь бол тэр чинь хөдлөхгүй байх биш байхгүй юу. Нөгөө талаас чимэд очир авраг михийгэд ороод онгууд тэрий чинь хааж боож тогтож үлдэн гэдэг чинь ерөөсө тэр ухаан бас давхар явж байгаа шүү дээ тий. Энийг ингээ харчаад самдан жигмэдэг ерөөсө хөдлөхгүй байх гэж чинь гэдэг. Шууд тэгсэн гэж байгаа. Комиссаас шүү дээ дарга нар тий. Тэгсэн гэж. За хоёлаа нилээн хөлөрч амьсгаад жийснэ хоёр талд ингээ сайхан хөлсөө багсгаад за дахиад барилдах гад ингээ барилдаад эхэлсэн гэсэн. Тэгсэн нөгөө комиссийн хүн чинь хажууд нь зогсоод минут хараад эхэлж байна. За 1 минут гэлээрээс. За 2 минут гэл. Тэгсэн чинь самдан нийгэм дарслан мих хийх том боломжтой байгаад ингээл нөгөө нэг байгааг нь харчаад нөгөө хажуудлын хүн чинь явсхий самдан нийгэм дарслан одоо мих хийгээч наа чи болж штэ хажуудлаас бүр ингээд зөвлөд. Тэг чи бол ингээд хоёр барилж байгаа хүний л ингээд мэдрэмж бүх юм явж байгаа шүү. Гэтэл хажуугаас нь одоо мих одоо хөлийг аваач гэж хажуугаас нөгөө комиссийн дарга тэгээдсэн гэж байгаа. Тэгэд өөрөө мих хийхгүй мөртлөөсөө хүн барьчаа зогсоод байна. Аль хажуудлаас нь заагаал байсан. За тэгээд тэгжсэн аа бүр 6 цаг гаруй барилдсан юм бэл. Энд чинь бүр цагийн тооцсон чинь энэ хоёр чинь бүр 6 цаг гаруй барилдсан юм бэл. Тэгээд 6 цаг барилдахдаа заяа энэ чимэд очир энэ авраг болон энэ самдан жимэд аслан хоёр чинь аль аль нь бүр ядраагүй гэдэг байгаа байхгүй. Дахиад 40 цаг барилдсан чадна бит хоёр.
Айл нь ядраагүй. Тэгэл яг энэ тэнцүү үзээд байдаг. Бяранч ерөөсөө дуусах болоогүй те. Ханах болоогүй. Тэгэл нэг хөвчтэй ингэчээд байдаг. Нөгөөт нь тогтоод байдаг. Ингээд ерөөсөө яагаад нэг унгаж чадахгүй. Тэгээ 6 цаг гар барилдаад. Тэгээ хажуу талаас нөгөө комиссын даргач ирээ те. Одоо чи хөлийн аваач. Цаг чин дууслаа хөө гэл ингээд идэг ерөөсөө. Тэгэд гэжсэн чинь манай самдан чимд гівгэн дуурлаад. За би юу н барилдгаа боллоо. Би боож үгүй. Унлаа гэж тооцсон. Гэд хаяа явцсан гэж байгаа байхгүй. Тэгээ чимд очир аврах тэн дээр давсан гэж үздэг. Тэгээд цаашаа чимд очир аврах ч юм барилдаад. Тэрийг би яг яасны мэдсэнгүү л дээ. Ер нь бол ингэсэн. За тэгээд дараа нь болохоор одоо энэ бас айгүй гоё юм. Би яах гэж энийг яриад байгаа гэхээр дараагийн үйл явдалтай энэ нэг гоё юм ойлгуулах юм. За ингээд нөгөө нэг дарганаар ингээд шахаад байгаа гутал манай хүн чинь өөрөө боллоогөө болчихж байгаа шүү дээ. А гэхдээ дараа эргээд чимд очиртоо таарах юм бол те. Тэд нар тэгсэн байж болно. Эргээд чимд очир таарах юм чимд очир мэдчихэж байгаа шүү дээ. Чимд очиртоо за би буулаа. Чи дав. Дараа хоёулаа дахиад нэг юм харах л байлгүй дээ гэсэн. Тэгээд ингэчлээ. Тэгээд чимд очир чинь даваа явчлаа. Ингээд үүнээс яг юу харагдах юм гэхээр чимд очир аврагын хувьд бол за яг тэр үед болохоор надад буугаад өгцөндөө тэ эргээд би нэг тусыг бодох юм байна да гэж бодогдсон юм шиг бодогдож байгааз. Гэтэл дараа нь буюу яг нөгөө нэг чимд очир болон самтны юмд хоёр чинь ардын өсвөлийн 33 жилийн наадмаар хоорондоо таардаг байхгүй. Тэгээд таарсан чинь яг тэр өмнөх шгүүд гэж удаан барилдаг. Маш хурдтай барилдсан. Чимд очирын мөхийг дагуулаад гуслаа гэсэн юм шиг үлээсээс өөр унтсан манай самдан чигмэд чинь. Тэгээ хэдэн жилийн өмнө хэлж байсан үг бид санаагүй чимд очир бол бүгд санаагүй. Тэгээд бүх хүмүүс тийм л байх учиртай гэж байгаа. Өгөө авааг бодох ёсгүй байхгүй энэ. Тухайн үед би унаагүй л дээ. Гэтэ би яг тухайн үед бол уур хүрээд тэгээд унлаа чи даваага аваг явуулсан. Дараад нь би хариу хүлээх ёстой юм шиг те. За би нэг унаад өгцөндөө гэж итл нөгөө нөхөр маань надад унж өгөх болоо да гэж бодох биш. Нөгөө нөхөр нь ч гэсэндээ нөгөө бүхэн ч гэсэндээ за энэ хүн надад нэг тэдэн жилийн яваагаар унж өгч ийсэндөө тэгээ би дараа нь тийм солонд хүрсэндээ ачийг нь хариулах юмснаа гэж бодох биш. Тэ нөгөө юу гэдэг штэ. Сүхбат авраг ган тогтохтойгоо таардаг байхгүй үзүр түрүүнд. Батэрдэн авраг биш тэг чин дараа жил нь лөө. Ямар ч сан үзүр түрүүнд таарад сүхбат чи өмнө төрүүлсэн байдаг. Тэгсэн чи хүн болгон за шинэ арслантай боллоо доо гэд ган тогтохыг тэгж бодож ирсэн гинэ. Тэгсэн чи сүхбат нь аваа залчдаг байхгүй. Тэнгүүд энэ яста жинхэнэ үнэн шударга барилтлаа гэж дараа нь бодцгоосон гэдэг. Тэгэхээр энэ самдан жигмэд гэдэг энэ хүн дээр гараад байгаа тэр баг багтан гарч ийсэн, цэрэгт багтан тэр за чи ачиг болго гэж ийсэн те. Тэгээ энэ гих мэтлэн ер нь эдгээр ингээ хараад хахад өөрөө бол яг эндээс юг ойлгосон бэ гэхээр те. Бүх бол ерөөсөө хамгийн эртээ хамгийн дийлмэр байгаа. Чи үнэхээр л энэ жил онцгой гэж бодож байгаа бол чамтаа дүүцхийг нь л барьж байгаа. Тэрнээс би амрыг бодоод тэрнтэй нь барилдаад аваад дараагийн давандаа гарч ирээд би төрүүлчих гэсэн бодол байх ёсгүй. Нэгдүгürt, хоёрдугаарт хин нэгний тушаалаар те хин нэгний юугаар хизээч юмд хүрдгүү мэн. Зүгээр үнэн хүчийг олж аав гэдгийг тэр нөгөө асал нь хэлсэн шүү дээ те. Жанжны тушаалаар давдггүй маач гусаа идэг. Энэ тэгээд саяны энэ би өмнө нь чамд одоо даваа өгсөн штэ гэж бодож өөртөө тээж явж болохгүй. Нөгөөдх нь гэсэндээ энэ хүн надад нэг даваа өгч ийсэн гэж бодож болохгүй. Энэ бол бүгд юм цэвэр шудраг байх хэвээр гэдгийг энэ самдан жигмэд гэдэг хүн чинь харуулдаг байхгүй. Тэгээд чи өөрөө өстөө нөгөө шудраг гэдэг учраас те хичнээн жил 5 даваандаа давж чадахгүй явж байгаа нэг начин болоо. Тэгэхээр чи энэ хүний хувьд бол тэр давсан болгоно маш шүн цэнтэй байхгүй. Үнэн шударгаар байхгүй. Чи нөө хэллээ шүү дээ. Хэрвээ тушаалаар начин болцсон бол нэг их баярлахгүй. Тэнгүүд чи одоо ажиглаараа заяа. Наадмаар өөрийн хүчээр одоо начин болсон хүмүүс яаж баярлж байгааг. Бас тийш. Тэр цэнгэлт тойрог үүдэг байхгүй. Тийм хүчтэй. Би энэ зүүн нөгөө нэг ах дүүтэй хамаатан садантайгаа 10 гаруй гэр бүлээрээ нөгөө Булган аймгийн биш Булган гинэ. Хинтийн аймгийн дадал суманд очлаа шүү дээ, тэ. Тэнд би ингээд боройд зон олон дундаа тэр гоё байгальд наадмаа санагдсан байхгүй. Тэгээ тэнд очиж бид нар нөгөө нэг Starlink байгаа учраас асаагаал том проектор харах юм байхамтар асааж байгаа. Бүхийнхэн яг наадмын бүхийнхэн барилдаануудыг бүтэн хоёр удаа тасалтгүй гоё үзлээ. Тэгээ үжсэн чинь тэр дунд манай ах нар цэсэндээ мэдчихлээ. 5-ын даваан за энэ одоо аслан тий тэр аслан нутгийнхаа тэр дүүг авчлаа да ойлгомжтой начин болгож байгаа. Тэгсэн чинь би болохтой тэгж бодохгүй. Яагаад наа чи ингээд үзээд наа хүн чи өөрөө аслан чинь цаашаага үзгээ бодож байгаа байлгүй дээ тий. Өөрөө ч бас ингээд энэ наадмыг зүгээр юм бүтэн жил хүлээж байгаа гарч байгаа улсын наадам шүү дээ. Өөрөө цэсэндээ юм бодож байгаа байлгүй дээ. Гэтэл яг ах нарын минь хэлснээр болсон байхгүй. Начин болгож байгаа. Хараа тэр юм уу мэг харчаад би. Яг тийм барилдаан биш дээ. Монгол бүхэн үзэгч унгаагаад байгаа байхгүй. Би жоохон бахта бүх бол маш сайн үздэг байсан шүү дээ. Тэгж жагаад иймэрхүү нэг найраа ч юм уу те янз бүрийн юм уу яриамаараа орцсон тийм юмнаас болоод миний сонирхол буурч байгаа байхгүй. Үнэлэмж буурч байна. Үнэлэмж буураад чинь сонирхолтой спортынхаа үнэлэмжийг унгааж байна те. Зөвхөн нэг хүний биш. Тийм зохиолтой үзмээр байл би кино үзэж болно шүү дээ. Энд чинь зохиолт байж байх ёсгүй байхгүй. Энд чинь оюун ухаанаа уралдуулаад хүч чадлаа шавах хэрэгтэй юм байхгүй.
Гэтэл энд зохиолын дагуу явж гин гэдэг бол би зүгээр кино үзэх хэрэгтэй. Гоё байгаа шүү дээ. Жанчны тушаалар болдгоо маа. Надад бол тэр үнэхээр гоё. За ингээд самдан жигмэд буюу одоо Дэрэн бор л гэдэг те. Дэрэн бор гэдэг энэ хүү арслан хүч дарслан маань бол 1956 оны наадмыг дурссан мөлий. Бүх хүнийг аз түших гэж нэг юм үнэхээр байдаг юм аа. Үнэхээр аз түшнэ гэж нэг юм байдаг юм. 56 оны одоо ардын хувьсгалын 35 жилийн наадам болж ирсэн. Тэр наадамд би бол үнэхээр гоё онцгой барилж ирсэн. Надад ч гэсэндээ тэр гоё юм байсан. Наадам чинь олнооч баярлуулсан. Өөрөө өөртөө ч би бас сайн барилдсан гэж баярлаж явдаг өдий хүртэл. Тэр жилийн наадамд 5-ын даваанд шиг үлээ дээ. Завхан аймгийн урт гарт лав гэдэг арслан. Ам ухтуулаа авахар бүхэн компьютер очсон гинэ. За урт гарт лав гэдэг арслан бол ийм байглаасаа ийм урт гарт гэдэг юм уу тийм өгөгдөлтөө. Тэгээд тэрхүү өгөгдлөөдсөнд маш гоё ашигладаг. Үнэхээр сайхан бүх байсан. Утгаарт аслан гэж байгаа шүү дээ. Лавг аслан. За тэгээд яг энэ бүхийн компьютер очсон гэж байгаа. Энэ юм гоё. Утгаарт лавг аслан бүхийн компьютер очсноо тэгсэн гэж байгаа. Өөрөө ч бас энэ аслан өөрөө бас тэр гоё жил байсан юм шиг. Тэр хүний хувьд өөрийнх нь бертинкер гоё ингэсэн. Тэгсэн гинэ. Бүхийн компьютер очсноо. За миний барилдаж үзээгүй. Овоо барилдаж байгаа хэн бэ? Наад чинь гэдэг. Барилдаж үзээгүй. Гэхдээ одоо овоо барилдаж байгаа. Яг өнөөдрийн барилдаанд овоо барилдаж байгаа хэн бэ? Олигтойгоос надад өгөөтөх гэдэгсэн. Тэгэхээр чи энэ хүн яг тэр байгаас те хамгийн эд байгааг нь би амнаа л гэж байгаа байхгүй. Гоё. Тэгсэн чи самдан жигмэд аслан байна гэдэг тэгсэн чи тэгвэл наадах надад өгчих гэдэг. Утгад аслан ч авсан юм байна. Ягаад тэгэхээр лавг аслан ч юм болохоор өмнө нь аслан болцсон. Тэгээд араас нь гарч ирсэн болохоор самдан жигмэд аслан байхгүй. Гэтэл тэр дундаас начныг нь ч юм аваад унгаач ихгүй шүү дээ те. Хэн бэр тавь тэр асланыг надад өгөөтөх гэдэг. За тэгээд нөгөөд чим тэр аслан байна гэдэг комиссээс зааж гин. За барилтий гэдэг. Тэгээ барилж байгаа байхгүй. Тэгээ энэ лавг утгарт лавг аслан гэж хувьдлахаар ханхар зээжтэй, ханангар сайхан бүх. Энэ бүхийг ерөөсөө сонсож харж л өссөн тий. За тэгээ барилтлаа. Тэгсэн энэ бүхийг болохоор өөрөө манай тонгорыг гэж утсан юм байна. Тэгэл тонгорохгүй бол барьц аваад барилдсан гэж. Тэгсэн чинь өөрөө өрсүүлээ тонгоруулсан гинэ. Юу нөгөө бодох. Тэрнээс нь хурдан өөрийг нь тонгоцсон гэсэн. Тэгсэн чинь ашгүй лавг арслан зүүн хөл нь бие даалгүй тонгорчоод өөрөө зүүн хөл нь бие даалгүй сөхөрсөн юм байна л та. Тэгээ тэр хүнийг давтсан. Тэгэхээр эн чин Аз угаас тэ. Нөгөөтг нь ч гэсэндээ бүр заастаа хамгийн хүчтэй хамгийн айхтар байгаа хэн бэ? Тэрийг би аавна гэд. Тэгэхээр чин тэр хүн гэсэн өөртөө бол үнэхээр ихтгэлтэй. Төрүүлэн л гэж ирж байгаа шүү дээ. Төрүүлэн л гэж ирж. Тэгсэн тэр хүн өөрөө ингэчээд зүүн хөл нь сөхөрчөж байгаа байхгүй. Тонгоруулсан бол би ууцаараа өстө бүр тас хийгээд унах байсан. Намайг ингэж аз түшээгүй бол би ч гэсэн ялгаа байхгүй те. Бас алуулах байсан. Энэ хүнд бол гэж байгаа. Лавг астан болохоор тэгээд давтаа унчаад гэсэн юм билээ. Заах хөө чи азтай байна гэдэг. Яах юм бэ те чи азтай байна. Сайн барилдаарай. Өөрийнх нь тэр их төрүүлнэ гэж бодсон тэр их нүр хөдөлмөр ир зориг одоо юу гэдгийг тэр өөртөө итгэлж исэн байдал бүх юма одоо ингээд унгаад би өөрөөсөө болоод алдсан. Гэтэ миний энэ их зүйлийг чи дараагийн даваанда тээж яваа шүү. Сайн барилдаарай. Тэр хоёр хүн өгчин бол үнэхээр их чухал үг байхгүй. Сайн барилдаарай гэж явуулж байгаа. Лавг аслан бол баруун солгоогүй сугдаж тонгодог, баруун солгоогүй гар ачдаг. Тэ? Тэг дээрэс нь урт гар заяасны эд хавыг өстө. Үнэхээр сайхан үзүүлдэг юм бүх байсан. За тэгээ хөвсгөлийн цэвээр авдан авраг бол аралтаа сайхан барилдаг бүх. Надаас аль талаараа давуу бүх гэж би одоо хүртэл боддог. Би цэвээр авдандаа барилдахдаа баруун хөлөөр нь очдөг байж. Тэгээ зүүн хөлөөрөө одоо нэг зүүн хөлөөрөө маш хүчтэй тонгодог учраас тэр хөл рүү бол хин нэгэн ойртоод ирэхгүй. Зүүн хөл рүү орох юм бол дагуулаад тонгороо хийчин тэгэл дуусаа. Тийм учраас манай голдуу баруун хөл рүү ордог байсан гэж. Тэгээд би цэвэр авдан арслан байхад нэг наадамд аваад авраг болсон хойно бас нэг наадамд эвийн олж байгаад эцгийг харуулж хайж чадсан. Би ийм том бөхчүүдийг эвийн олж байгаад унгааж чадсан. Ийм л азтай бүх гэж өөрөө хэлж байгаа байхгүй. Ингээд шүвгийн дөрөвт яг тэр жилийн яваад байгаа. Ингээд шүвгийн дөрөвт данд арслангийн 2 шав нөгөө нэг цоодл арслан болон бид хоёр цоодл арслан бид хоёр тэгээ дээрэс нь дарийн дамдаа авраг тэгээ мижид дорж дөрөв үлдсэн гэж байгаа. Нөгөө нэг дөрөв үлддэг ч багшийнхаа өмнө 2 арслан барилдаг. Тэр наадмыг онцолж байгаа. Тэгээ тэн дээр яасан ихлээр ингэж байгаа. Хүмүүс болохоор ингэсэн. Цол ахмадаараа би цоодл арслан амлаж авъя гэдэг манай он амлцсан юм байна л да. Тэгсэн чинь баг хүүхэд байхын нь барилж явсан цоодолтойгоо төмөн олон наадамчдын өмнө барилмаа санагдаад өөрөө амлсан. Тэгээ хэдэн жилийн өмнө заан цолтой байхад нь авч барилдаад би өөрөө унж исэн. Гэхдээ би наадамчин олондоо гоё юм үзүүлээгээл шүвгийн дөрөвдөр одоо нөгөө хар залуугаасаа барилж явсан нэг багшийнхаа шав те нөгөө цоодлыг авсан. Одоо бид хоёулаа арслан үзээтэй сайхан барилдаан гаргая гэж бодсон гэд өөрөө ч самдан жигмэд. Тэгсэн чинь хажуу талаас нөгөө шүвгийн дөрөвд үлдсэн байсан. Тэгээ мижид дорж гэдэг начин тэгж гинэ. Та хоёр үгсэж байгаа одоо хоёр залууг тулгаж байна.
гэж гинэ нөгөө мижид орчин. Та хоёр үгсэж байгаад хоёр залууг тулглаа. Залуу бүхэд чанга унна гэж айгаа юу. Тэ? Гэж мэгсэн гэсэн. Тэгсэн чинь нөгөө учраа бөхөө хөгшин залуу гэж ялгалгүй давж байж л арслан болдго юм аа. Чи наад дамдын начинга хайчаад иргээ. Дарийн дамдын тэр үед чинь гарч иж ирсэн. Чи наад дамдынга хайчаад иргээд. Тэгэхээр нөгөө нэг хинчин болохоор саяны мижид дорч гэдэг байгаа чинь мижид дорч чинь заан багхгүй юу? Мижид дорч шүгэнд үүдүүлсэн байлаа гэхэд одоо хоёр арслан тэгээд нэг заан нэг начин үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгэн гол хэрвээ хоёр арслан те өөрсдөө төрүүлэе гэж бодсон бол одоо самтан жигмэд чинь хамгийн ахмад нь учраас те одоо ингээд баргал тэр наадмын төрөө хэн байх гэж зохицуулах гэдэг шүү дээ те хэнийг сонгож авах амлж авахаас ахуулаад тэгсэн чинь энд начин энд заан хоёр арслан байгаа заяа шүгэн дөрөвдөр барилдахтаа тэгвэл самтан жигмэд нь ам авахтаа начныг аваад унгаачихгүй байсан зааныг аваад унгаачихгүй байсан гэтэл энэ хүн нутгийнхаа сайхан дүүтэй те олон жил барилж явсан юм байна багш маань ирсэн байгаа арслан багшийнхаа өмнө хоёр арслан сайхан барилчихгээд аслангаа авчиж байгаа байхгүй шүгэнүүд. Гэтэл энэ хоёр маань ингээд нэрээ солилцсон бол аль нэг арслан төрүүлэх гэдэг байна шүү дээ. Гэтэл энэ хоёр нь хоорондоо шууд таарчиж байгаа байхгүй. Тэгээд заан начин хоёрыг үлдээсэн. Тэгсэн чинь заан нь болохоор та хоёр залуу бүчүүдэд барилдан гэж яагаад байгаа юм уу? Тэ? Хэвээ ууцаа хаг шидүүлнэ гэж айс юм уу, майс юм уу гэдэг. Тэгсэн чинь чи зүгээр л самтныг мэдлэхэ чи зүгээр л начингаа хэлээд авчихаа. Тэ? Тэгээд одоо төрүүлдэг юм байгаа шүү дээ. Бид хоёр бол сайхан арслангууд учраас тэ багшийнхаа өмнө ингээ наадам чуулныхаа өмнө эд хаваа сайхан байлтуулсан арслангийн наадмыг үзүүлэх гэсэн юм а гэж ингэж үзэж байгаа байхгүй юу? Ийм гоё юм болж байгааз. Тэгсэн чинь нөгөө цоодлтойгоо барьсан цоодлон маань бол одоо сайхан тонгордог бөхөө. Барьж аваад яг л тонгох гэхэд нь тэр талаараа гараа өргөж дагуулan мөхийг хариулж зөрж тонгороод би өөрөө давсан гэж байгаа байхгүй юу? За давс. Үзүр түрүүнд ороод ирлээ. Хавь дийлдэхэргүй болж байгаа гэсэн. Нөгөө нэг мижид орчин те залуу бүхтэй барилдахаас айгаа юу гэдээсэн чинь нөгөө дарийн дамд гусуулцдаг байхгүй. Начиндаа хосуулцдаг байхгүй. Тэгээд дарийн дамд чинь начнаас ахуулж явсаар хагаад одоо яг энэ наадам дээр дарийн дамдан болон самтан жигмэд арслан хоёр үлдээд дарийн дамданд даваад за тэгээд самтан жигмэд маань үзүүлдэг байхгүй. Нэг ийм төрүүлэн гэхээс илүүтэй төрүүлсэн юм шиг ийм гоё юунууд байна. Наадмуудын учир утга байна те. Энэ уулганыг харна гэдэг бол өстой үнэхээр гоё. Тэгээд өөрөө болохоор залуу начин ч аргагүй насны бэр аагаар халз дайраад хамаад өргөж байсан санагдаж байна намайг. Ингээс намайг унгаас. Дамдан гэдэг асар бэрта ширүүн барилдаантай бүх гарч ирж байгаа юм байна да гэж тэр үед бодож исэн би гэж энэ аслан хэлж байгаа. За ингээд тэрээр бол одоо 1956 онд бүгд найрамдах хятад ард улсын өвөр Монголын өөртөө засгийн оронд хурц арслан самдан бадам сэрэжиттэйгээ хамт өргөдөж очоод тентгийн бүхчүүдтэй тойргоо барилдаад нэг удаа 1-р байр, нэг удаа 3-р байрыг эзэлж хүчтэн гэдэг цолоор бас тухайн үед тэндээ шагнуулж исэн байгаа. Тэгээ тэр самтан жигмэд буюу дэрэн бор арслангийн маань хувьд болохоор дулмаатайгаа ханилан суугаад 3 сайхан одоо хүүгийн аав ээж болцгоосон байдаг. Тэгээ 1998 онд 83 наснда тэнгэрт дэвшжээ. Тэгээд бидний энэ Монгол улсын маань үндэсний сайхан зүйл болох үндэсний бүх юм маань түүхэнд ийм жудагтай те ийм үнэн ийм гоё шударга үнэхээр л дэвж дүүлж явж исэн дэрэн бор гэж олноо алдарсан. Ийм сайхан арслан болох самтан жигмэдийн талаар ярихад сайхан байлаа. За баярлалаа ганашаа. За баярлалаа сайхан түүх байна. Ийм үнэн шударгаар үздэг хүмүүсийн түүхийг сонсохоор цаанаа л нэг сайхан байдгийг шүү. За өнөөдрийн Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors event тэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Хот Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 толгойн Хот Мөндөр радиогоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.